Одоогоос 4 жилийн өмнө Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлийн хөрөнгө оруулалтаараа Саншонд сумын 2-р багт 3000 м3 хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламжийг Комфорт Импекс хязгаарлалтмал хувьцаат компани ашиглалтанд оруулсан. Аймгийн албан байгууллага айл орхиос гарч байгаа бохир усыг ариутгах татваргын тусламжтайгаар цэвэрлэх байгууламжид авчирч, механик болон биологийн цэвэрлэгийн аргаар цэвэрлэн байгальд нийлүүлдэг энэхүү цэвэрлэх байгууламжийг Дорногов аймгийн иргэд аж ахуйн нэгжүүдийг ус дулаанаар хангадаг Чандам нэлж орон нутгийн өмчт хязгаарлалтмал хувьцаат компани хариуцсан ажилтдаг юм а. Цэвэрлэх байгууламж ямар хүчин чадлаар ажиллаж байгааг албаны хүмүүсээс тодорхойллоо. Манай цэвэрлэх байгууламжийн хувьд болохоор Дорногов аймгийн Саншин сумын нутаг дэвсгэр үйл ажиллагаа 2022 оноос хойш явуулаад өдийг хүртэл ажиллаж байна. Манай цэвэрлэх байгууламжийн хувьд хүчин чадлын хувьд болохоор 3000 м3 хүчин чадалтай. Одоогоор бол аймгийн бохир усыг 1200-аас 1600 м3 бохир усыг хоногт хүлээн авч цэвэрлж байгаль тайж нийлүүлж байна. За тэгээд цэвэрлэлд гарч байгаа усны чанарын хувьд гэх юм бол одоо МНС 4943 2024 стандартыг бид нар ажиллагаанд зорилго болгоо шиг баримталж ажиллаж байгаа. Цэвэрлэх байгууламжтай дотоод хяналтын лабораторитой байдаг нь орж иж байгаа бохир усны бохирдлын хэмжээ болон бидний өөрсдийн цэвэрлээд гаргаж байгаа усны бохирдлын хэмжээг одоо хэр бохирдолтой орж ирснийг бид нэр хэдэн хувь цэвэрлээд гаргаж байна гэдгийг нь болдог байгаа. Тодорхойлдог. Лаборатори болохоор өдөр тутамдаа 8 төрлийн шинжилгээ, 7 ногтой болохоор 2 төрлийн шинжилгээ. Тэгээд 7 ногт 2 төрлийн шинжилгээгээрээ одоо хэдэн хувийн цэвэршилттэй ус гаргаж байна гэдгийг тооцож тодорхойлдог. За тэгээд маань цэвэрлэх байгууламжийн хувьд бол 50-70% цэвэрлэгээний үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Дорногов аймагт 73,000 орчим хүн оршин суудаг. 30,000 гаруйнаа Саншин хотод төвлөрдөг. Цэвэрлэх байгууламж нь ара өвөр шандыг холбосон 4.4 км урт бохир усны төв магистраль шугамаас бүрддэг. Энэхүү байгууламж нь Саншин хотын дэд бүтцийг сайжруулах, оршин суугчдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлсэн усыг говийн ногоон байгууламж, мод тарих, зам талбайн услгаанд дахин ашиглах зэрэг олон талын ач холбогдолтой юм а.